Сайн марлаа доо. Сайн байна уу? Unscripted тавтаа морил. Баярлаа. Ирсэнд баярлаа. Ирсэнд баярлаа. Энэ Марлодын хүнтэй одоо ярилцлаганд орж байгаа анхны тохиолдол. Тийм. Яг подкаст төрлийн юмд тийм. Баярлаа намайг баярлаа. Тийм ээ. Их удаан дарлаа өөрийгөө. Яагаад тэнд яриа өгдөг юм? Гэтэ уул нь урдаг бах тий. Тийм яг уу бэлэн биш санагддаг байсан юм шиг байлаа. Тэг одоо их цаг нь болсон. Цаг нэрсэн. Fox-ийн цаг нэрсэн. За хоёлоо эхнээс нь явах уу? 20 оны Voice-оос эхлээд Марлодыг харж, дурлаж, сонсож эхэлсэн байхгүй юу? Яг карьерч эхлээд 5 жил болж штэ тий. Бодод үзэхээр Voice-д орж байгаа хүн болгоны мөрөөддөг тэр амьдралаар амьдарч байгаа юм санагддаг байхгүй юу? Яг нэр Voice-д орж байгаагийн ер нь ямар ч тэмцээнд орж байгаагийн зорилго нь юу юм тийм үстэй алдартай, амжилттай байх, өөрийн гэсэн гоё дуу уран бүтээлтэй байх, хамтлагтай байх, эсвэл соло карьертэй, эсвэл продюсертэй болох гэдэг чинь. Чамд бүгдээрээ байна. Баяр хүргэе. Баярлаа. Анх Voice-д орох ямар байсан бэ? Voice болохоор анх угаасаа ер нь би яг орно гэж бүнийх тийм эртнээс бодож мадсан юм бол байгаагүй. Тэгээ манай найз Халиуна ерөнхийдөө нөгөө онлайн шалгаруулалт руу бичлэгээ явуулсан байгаа гэд надад хэлсэн байхгүй. Тэгээд нэг нээлттэй blind өмнө нэг шалгаруулалт зарласан юм байна гэхээр нь за хоёулаа хамт очиж үзэхүү гэж бодоод. Тэгээд тухайн үед нэг цагийн ажил хийдэг гэсэн тэрнийхээ яг голоор нь цайны цагаараа гэс очиж хаалттай шалгаруулалтанд орчоод тэгээд тэндээсээ ингээд дахиад дуудагдаад хит дуудагдчихад blind-да тэнцсэн гэсэн хариу авсан байхгүй. Тэгэл яг blind тэнцсэн байна гэдгээ мэдснээс яг за яг энэ тэмцээнд яг орж байгаа юм гээд. Халиуна таны хамтлагийн Халиуна юу? Халиуна та хоёр чинь бүр угаасаа найзууд юм уу тий? Тэ нэгдүгээр ангиасаа. Тий. Бараг төрсөн найз гэхгүй. Тийм байж тээ. Тэгээд хамт яваачаад тэгээ хамт тэмцээд тэгээ blind шатандаа бэлдэж байгаа тэр чинь ингээ зуны турш blind-даа бэлдээд намар нь 19 оны намар нь зураг авалт болсон байхгүй. Тэгээ 20 онд зурагтаар гарч эхэлсэн. Тэгээд тухайн үедээ тэгээд нөгөө ямар ч тийм нөгөө олон хүний өмнө юм телевизийн тийм туршлага байхгүй. Тэгээд багаасаа айгүй их дуулж тайзан дээр гарч байсан. Тэр нь маань л ер нь амар хэрэг болсон. Сургуульд ингээл хаасайгүй тэмцээнд ороод ингэж явдаг. Тэр маань айгүй хэрэг болж исэн. Тэгээд ямар ч байсан тэнд бол ингээд надаас илүү мундаг зөндөө их хүн байгаа гэдэг төсөөлтөй ингээд орсон. Тэгээд ер нь бол амар их айж исэн. Ер нь бич бараг дээ нэрээ. За blind-та ямар хазар бараг орчвоо. Тэгээд blind дээр бараг над дээр хүн ирэх юм болоо да. Тэгээд ядчихад яг тэр ордог өдрийнхөө өмнөх 2 хоногт миний хоолоос өгсөн. Тэгээд амар хүнд дуу сонгоцсон. Тэгээ дууга яг өдөрт ганц юм уу 2 удаа бэлдэх норомтой. Тэрнээс илүү дуулчвал яг хоолой маань суух гад. Тэгэл яг ясны 2 үдчихэл яг орчихсон. Тэгэл ерөөсөө тийм 4 хүмүүс эргээ тийм юм болно гэж би бүр ерөөсөө бодог гэсэн байхгүй. Тэг юу болчоо гэд. Тэгэл цаашаа ер нь юмнуудаа ер нь ингээд за би чи ингээд тэнцээд ингэж аа маань хүмүүс би юм сэтгэл төрүүлжлээ те. Хүмүүс намайг ингэж хүлээж авч ингээд ойлгоод тэгэл окей одоо жоохон ингээд оролдоод үзье те. Ер нь чадчих магадгүй юм шиг байна гэсэн жоохон ихтгэл найдвар төрсэн гэх юм уу. Тэгэл ер нь амар бэлдсэн. Амар бэлдээл тэгэл чадах чинээгээрээ би бол хангалттай хэмжээнд сайн оролцсон гэж бодож байгаа. Яг уу ганц нэг таалагдаагүй амар хэцүү сайн байж чадаагүй үзүүлбэрүүд байсан. Гэхдээ тэгээд тухайн нөхцөл боломжоор тааруулаад манай коуч ч гэсэндээ сайн ажилласан. Тэгээд хамгийн байж болох бест төлбөраараа л хийсэн гэж бодож байгаа. Тий. Ука коуч бест байсан уу? Яагаад Ука коучийн багтанд орсон юм? Анханасаа ер нь бол бид хоёр ярилцсан байсан. Ер нь угаасаа хэрвээ тэнцээд ингээд үнэхээр бид хоёр тэнцчих юм бол Ука коучийн багт орчие. Ерөнхийдөө сонгох дууны одоо жанр гэх юм уу? Зүйлүүд нь илүү Ука коуч илүү ойр юм шиг надад санагдчихсэн байхгүй бид хоёрт. Тэгээл ер нь ямар нэгэн эргэлзээгүйгээр хоёулаа хэрвээ тэнцэх юм бол угаасаа Ука коучийн багт орно гэдгээ ярилцсан байсан. Гэхдээ мэдээж нэг багт орох юм бол угаасаа шоу хэмжин бид хоёрыг тааруулаад өрсөлдүүлээд нэгийг хасна гэдгийг бол мэдчихсэн. Тэгээл одоо яах вэ гэж бодвол ямар ч хэсэ хоёулаа ороод үзье тэг ингээд хэрэгтэй experience болно гэдгийг хоёулаа мэдчихсэн учраас хийгээд үтсэн тэгэл. Нөгөө зохиолын дагуу гэдэг шиг тэр чинь нэг шоу болохоор ямар нэгэн нэг юм плот байх хэрэгтэй байдаг. Тэгэл бид хоёрыг уусаа албаар тааруулсны чи мэдчихэж байгаа шүү. Тэгээ тийм том шоунд орох ямар байд юм бэ? Одоо ингээд бүх юм нь
scripted зохиолын дагуу байх уу? Телевизээр үзэхэд ч гэсэн бид нарт ингээл юм нөгөө дарамт нь мэдрэгддэг байхгүй. Дотроо бүр галзуу их юм болох уу? Тийм ерөнхийдөө нөгөө шоуны зохиолын баг продюсерийн багууд бол ер нь бол маш нарийн ягт ер нь бол тийм юутай ажилт юм лээ ингээд яг яс гэх юм уу бүх юм нь ингээд цаанаасаа нөгөө франчайз нэвтрүүлэг учраас ийм юмнууд нь ийм байх ёстой гэдэг юмнуудаа ягштал биелүүлнэ. Тэгээ дээрэс нь зохиолын багаас бас шоуг сонирхолтой болгох үүднээс анханасаа ерөнхийдөө ингээд оролцогчдоо нэг бүрчлээ харж агаад энэ хүнийг аль талаас нь харуулах уу ямар өнцгөөс харуулвал илүү их сонирхолтой байх уу гэдгийг нь шийдэм шиг санагдсан. Тэгээд надад болохоор яг blind audition-ы шатанд зохиолын багаас дуу санал болгосон. Юу н хүн болгон санал болгодог. Тэгээ ингээд яна би нэг ярьж болох юм лөө. Гэтэ нэг амар муухай зуухай юм байхгүй юм жин гайг байгаа. Санал болгодог. Тэгээд оролцогчд маань өөртөө ярилцж байгаа цаанаас өгсөн дуу таалагдвал аваад таалагдахгүй бол ингэдэг ч юм уу. Тэгээд надад болохоор бүр ерөөсөө би биш дөө ингээд санал болгосон байхгүй юу. Тэгээд чи энэ дуу ингээд айгу үзэлт ихтэй юм мейнстрим дуу байна. Чи энийг ингээд дуулвал айгу их үзэлт авна гэд. Тэгээд би болохоор айл үжи дуугаа сонгоод ер нь бэлтцсэн байсан байхгүй юу. Тэгээд sorry би энийг ингээд дуулж чадахгүй. Би энэ дуу бол одоо ингээд би биш байна. Намаа ингээ илэрхийлж чадахгүй гэж би бодохгүй наа уучлаарай. Би энэ дуугаа ингээ дуулмаар байна гэдэг гэсэн чинь чи чадахгүй. Юу наа чи ингээ амар хэцүү дуу болохоор баг чам шиг юм туранхаа охин ингээд дуулахад баг хэцүү гэдэг утгатай яриа болоод тэр санал болгосон ямар дуу байсан юм? Taylor Swift-ийн Styles гэдэг байсан. Би бүр тэр дууг мэдгүй. Тэгээд сонсоод үзсэн чинь бүр би юусоо биш байсан байхгүй. Тэгээд за ингэж би оролцохгүй уучлаарай. Би ингээд та надаа ингээд итгэчихээ. Ингээд тэг намаа ингээд чи энэ дуугаа дуулвал ингээд баг хасагдсан штэ. Ингээд баг тэгсэн ч хамаагүй юу гэсэн санал хэлээ. Тэгээ би за зүгээрээ би ингээд энэ дуугаа л дуулж ивэл би нэрээ тэгээд хасагдсан ч хамаагүй өөрийгөө ингээд харуулчаад ингээд хасагдчихаа. Энэ санал болгосон дууг чинь би дуулж чадахгүй нэ гэд. Тэгээд тохиролцоо за окей чи тэгвэл надад дуулаад үзүүцгээ. Тийм болчихсон. Тэгээд дуулаад дөрвөн иргэн харалт авсан. Хэрвээ тэр яг зохиолын багийнхны санал болгосон дууны дагуу явсан бол яг одоогийн бас хүмүүст хүрсэн одоо сэтгэл ч юм уу те анхны намаа хүмүүсийн хүлээж авсан сэтгэл бас шал өөр байгаасан гэж бодож байгаа. Тэгээд би бас яг тэр өөрөө биш болохоор тийм ихтгэлтэй бас үзүүлбэрээ үзүүлж чадахгүй байсан баг гэж боддог. Өөр нэвтрүүлгийн тэр тэмцээний үеэр болж исэн амар сонирхолтой айгу амар ч юм явдлаа. Яг ер нь тэр шоу тэр чигтэл бүр амар шинэ экспириенс байгаа шүү дээ. Тэгээд сүрдмээр гэх юм уу тэр чинь маш олон хүн ажилладаг. Тэгээд бүх юм стандартын дагуу надад бол анхандаа бүр вау монголчууд бас ямар гоё юм хийж байгаа юм бэ те. Ингээд тэрнд нь бол амар баярлж байсан. Тэгээд уука коуч чинь ингээд од штэ ингээд бид нэр тэг бүр ингээд яа гэд тэг анх удаа ингээд бодтоор нь хараад ингээд ойртч ярьж үзээл ингээд нэг баг болол хамт бэлтгэл хийгээл тэр болгон яг бүр маш гоёсэн. Тэгээд багийнхантайгаа бид нар чи ингээд хоорондоо ямар ч нэгнийхээ дээр доор орчих гэдэг юм байхгүйгээр бид нарыг айгүй гоё бүүндээ ингээд багийн тоглолт ингээд үзүүлнэ ингээд багаараа гоё бай багаараа ингээд бус багаасаа жоохон илүүрхэх тоглолт үзүүлээд тэрнээс дотроо ингээд нэг нэгнээсээ ингээд гэхээс илүү зүгээр л яг хүн болгон өөртөө хэмжээнд хамгийн сайнаараа бэлтчихэд тэгээ шоуны дагуу угаасаа ингээд явах учраас одоо тийм зүйлд санаагаа жилэхгүйгээр ингээд гоё багаараа явъя гэдэг юм баримталжсэн. Тэгээ тэндээс бас гоё найзуудтай болж исэн гоё хүмүүстэй ингээд туршлага солилцоод тэр цаг мөчөл бас маш гоёсэн. Тэгээд яг жоохон хэцүү ч юм уу байсан үе гэх юм бол нөгөө зураг авалт болж исэн газар маань болохоор одоо тийм циркэд болж исэн. Өмнө чихэн дээрээ монитортой би болохоор дуулж үзээгүй байсан байхгүй юу. Тэгээ сүүлийн шатууд маань дандаа юм чихний монитортой. Тэгээд шин туршлага байсан. Тэнгүүд тэрэн дээр нөгөө нэг мониторгүй бэлтжүүлж байгаа тайзан дээр гараад монитортой ингээд шууд дуулаад нөгөө нэг шууд эфирээр гарах бас айгүй хэцүү байдаг гэсэн. Тэгээд нэг бас юм аар амар хуурайдаг гэсэн байхгүй юу. Тэгээ нөө миний дуулдаг дуунууд болохоор нилээн ер нь ингээ юм дээд дүнг гардаг ингээд айгүй их амьсгаа шаарддаг дуунууд болохоор хоолой бүр ингээ амар хатдаг гэсэн байхгүй юу. Ингээд дуулж байгаа л дундаас нөр ингээ дуулаад дуусангууд ингээ хоолой гэдэг юм болчдөг. Ерөнхийдөө за тэгээ урлагийн хүн байхын тулд бас ямар ч одоо орчин нөхцөлд ямар ч цаг үед ямар ч байдалд ингээд юмаа үзүүлж сурах хэрэгтэй юм байна гэж тэндээс бас ойлгочихсон. Тийм байна. Тэгээ яг нэг хүрслээ дээр бол ингээл зөндөөл паянтай юмнууд болж исэн. Тэгээд ер нь тэр чинь ингээд нэлээд урт үргэлжилсэн шоу шүү дээ. Ингээд өнгөрсөн оных нь 4 сараас ахуулаад бүтэн жил дамнаж үргэлжилсэн шоу болохоор айгүй их юм болсон. Тэгээд тэндээс сурсан юмч маш их байгаа. Цаашдаа анхааруул зүгээр юмнууд гээд ер нь айгүй их юм сурсан. Бас зөндөө найз нөхөд илүү гоё
хамт олон танил гоё хүмүүстэй болсондоо маш их баярлагдав. Тэгээд санал асуулгатай лайваар шууд явдаг үе байдаг шүү дээ. Тэр мөрөн дээр ч юм уу чи ингээд би яг тэрийг үздэг байсан айгуу сайн сандаг байхгүй. Тэгээд энэ ямар гоё охин бэ гэд яг ингээд чамайг дэмждэг. Тэр үед одоо ингээд нийтээрээ ингээд одоо тэр шоун дотроос энэ гоё юм байна, энэ гоё юм байна гэд ингээд одууд төрүүлчихэж байгаа шүү дээ тий. Яг тэр шоу явж явах үед чи би чадж байгаа юм байна да. Хүмүүс надад дуртай байгаа юм байна да. Би одоо энэ дотроос бас болж байгаа юм байна гэдэг тийм мэдрэмжийг авсан уу? Дараа нь мэдсэн үү? Яг нөгөө ихний blind audition гараад тэг ингээд миний Instagram 500 дагагчтай байснаа гинт шууд 10,000 голцоогүй. Тэгээ би ингээд амар цочирдоод хүмүүсийн ингээд эхний сэтгэл болохоор шууд манай хөдөө идэг аав ээж буюу манай өвөө эмээ ингээд холбогдоод ингээд аав маа ингээд гэрийнхэн холбогдоод ингээд миний охин гэд ингээд ягаа ингээд миний хувьд болохоор тийм танил юу биш хгүй юм байнгын тийм байдгүй бараг холбоогүй шахаа байдаг хүмүүс ингээд гинт орж ирсэн л амар ингээд баяр хүргээл ингээд эхэлсэн. Тэгээд би хамгийн ихэнд бол тэр мэдрэмжийг аваад тийм хүлээн зөвшөөрөгдөж байгаа мэдрэмж одоо далд тухамсартаа авч исэн гэх юм уу. Тэгэнгүүтээ яг нөгөө олон хүмүүс ингээ үзээд нөгөө Facebook-ийн комент, тэгээ YouTube-ийн комент энэ төр уншсан чинь амар гоё хүлээж авсан намайг. Тэгээд бас тэр амар сонирхсан. Би ингээ тийм амар их хүнд ингэж таалагдах ч юм уу миний одоо багаасаа өдий хүртэл хичээж бэлдэж их цаг хугацаагаа зарцуулсан зүйлийг тийм олон хүн ойлгоод ч юм уу те ингээд энэ хүүхдэд ингээд чадвар байна авьяас байна ч юм уу тэгж хүлээж авна гэж төсөөлөл надад байгаагүй учраас надад бол тэр айгүй юм цочролтой байсан гэх юм ингээд цочирдоод үнэхээр яг хөө би ингээд дуучин болно би урлагийн хүн болно би юм амар олон хүнтэй тайзан дээр гардаг хүн болно гэж боддог байсан ч гэсэндээ яг цагаа тулаад тийм зүйл болсон чинь амар цочирч байсан. Тэгээд явах тусам ингээл хүмүүс намайг амар гоё дэмжих гоё өгнүүд амар хэлжсэн. Тэгээд тэр нь бас амар урамшаад ер нь чадах юм байна, болох юм байна. Хүнч болоод байгаа юм шүү. Болчих гээд байгаа юм шүү. Ер нь дахиад сайн хичээгээд ер нь зүтгэл левел ер нь боломжтой юм байна гэдэг мэдрэмж авчихсан тухайд. Ер нь бүр багасаа л яг урлагийн хүн болон дуучин хүн болно гэж боддог байсан юм шүү дээ. Тэгээд одоо 17 та voice орлоо. Тийм зургатаар гарч явах үед 18 тайсан. Яг урьдчилсан шатны явагдаж байхад 17 тайсан. Тэгэхээр тэрнээс өмнө дуу урлагийн тухай одоо 10 жилдээ урлагийн үйлдэлд ордог байсан л гэсэн үг үү тий. Цэцэрлэгт би 4 настайгаасаа ер нь дуулсан. Тэгээд манай аав ээж хоёр маань ер нь дуучин хүмүүс байдаг хгүй. Тэгээд яг багаасаа зүгээр юм хүүхдийн дуутай CD мэдээ сонсч сууж байгаа ингээд дагаж магаж дуулсан чи би ерөөсөө юм солгоо биш ингээд дуулж чадаад байсан хгүй. Тэгээд ерөнхийдөө юм нөгөө эмээ маань ингээд намайг заасаар хагаад уншаа сургацсан. Тэгээд би ингээд дууны үг мүг уншаад өөрөө амар хурдан цээжилчдэг. Тэгээд юм шүлэг дуу хурдан цээжлээд ингээд дуулчдаг юм байна гэдгээ ер нь ингээд анзаарч исэн чинь манай цэцэрлэгийн маань дууны багш намайг ингээд айгүйх тэмцээнд оруулаад тэгээ ер нь тэмцээнүүдээс ингээд медаль түүж мөн гэдэг чинь түүж аваад тэгэл сургуульд ороод тэгэл үргэлжлээл ерөөсө тасралтгүй л ингээл дуулаад байсан. Тэгэл дуулаад нэг юм сургуулийн нэг юм идэвхтэй хүүхдэд нь штэ бүх юмд нь ордог. Яг тийм л хүүхдээсээ ерөөсөө зүгээр суудгүй тэгэл хичээлээч сайн хийн, онц сурна, хажуугаар нь дуугаа дуулна ингээл тэмцээнүүдэд орно. Тиймэрхүү ер нь хэм маягтай байдаг гэсэн. Тэгээд яг 15 оноос хойш багштай болоод Халина битээр хамтдаа ингээ багштай болоод тэгээ анх удаа яг сургуульд одоо нөгөө заалгадгаасаа өөр мэрэгжлийн дуулалтын хичээлүүд ингээ авч ирсэн юм уу. Тэгээ яг тэр чинь ингээ шууд авж байгаа ч гэсэн тэр үедээ шууд сурчихгүй бас тэрийг ингээ ойлгож хэрэгжүүлэхэд баг ингээ 4-5 жил ороод баг явсаар яг voice орох үеэр л яг нөгөө багшийн зааж исэн юмнууд яг дөнгөж яг хэрэгжиж эхэлсэн юм уу. Тэр чинь хүний дотоод энэ өгүүлэх хэрэгтэй байрлал юмнуудын учрыг олох тухай байдаг учраас маш урт хугацаа шаарддаг юм уу. Тэгээ амар удаан практисыг амар удаан бэлдсэний яг үр дүн дээр тэгж таарч исэн гэх юм. Яг л яг зааж исэн юмуд нь одоо болж ийн гэл. Тийм биш тий. Ямар хүрх юм бэ? Бүр багаасаа. Тэгээд 18-тагаас эхэлсэн байсан ч гэсэн чи ер нь бол ингээ нөө child star гэдэг шиг бүр ингээд багаасаа эхэлчихэж байгаа шүү дээ тий. Тэгээд тэр үеийн одоо ингээ шууд олны танил болоод айгүй гоё урлагийн одуудтай хамт ажиллаад танилцаж үзээ. Тэгэхээр 18-тай охины сэтгэл зүй гэхэр надад айгүй хөөрхөн эмзэг юм жоохон байх юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэр үед ингээ хүмүүс онцгой үг хэлсэн бол тэрийг шууд хүлээж авах юм шиг. Айгүй гоё дэмжээд өгвөл бүр илүү гоё явах юм шиг. Тэр үеийн сэтгэл санаа бол ингээ нээлттэй байсан уу? Яг voice орж явах үеэс 19 оноос хойш ер нь би нэг юм сэтгэл зүйн асуудалтай ингээ тэмцэж байгаа байхгүй юу? Тэр үед
болохоор яг нөгөө өсвөр насны сэтгэл зүйн хямрал байдаг штэ. Тэр маань тохиолдож явж байгаа. Тэр нь ингээд үргэлжлээд зүсээ ургаад гэдэг шиг юм өөр хэлбэрт ороод өөр байдлаар ингээд дэлгэрдэг болсон. Тэгээ яг тухайн үед болохоор яг ч нөгөө нэг юм маш эрүүл, маш гоё тайван сэтгэл зүйтэй байгаагүй учраас бас айх төвших тийм юмнууд бас маш их байсан. Гэхдээ боломжоор чатгаараа хичээгээл өөрийгөө ингээл байлгах гал тий газар дээр зогсоож байлгах гал тий жоохон ингээл унчихгүйхэн шиг явуулах гэж юу аюу хичээдэг байсан одоо яг сандын. Тэгээд мэдээж гоё үг сонсоод амар баярлдаг байсан. Тэгээд муухай үг сонсоод ч юм уу ингээд чи чадахгүй байна. Ер нь дууны багшаас өөр хин нэг намайг чадахгүй байна гэж хэлэх юм бол би ер нь хүлээж авдаг байгаагүй. Тэгээ яагаад гэвэл тэрийг одоо энэ зүйлээ би ингээ бага наснаас ахуулаад өдий хүртэл амар их цаг зарцуулсан гэдгийг мэдчихэж байгаа болохоор өөрийгөө юун дээр алдчихж байгаа, яаж байгаа яаж байгааг нэгдүгээрт өөрөө хянан тэгээд хоёрдугаарт манай багш юу ингээд хүнийг өөд гаргадаг гэдэг шиг ингээд хамгийн дээдлийн хэмжээр нь дажгүй гэдэг үг гэдэг байхгүй. Дажгүй хизээч сайн байна гэж хэлдэг. Тэгээ ингээд тийм болохоор бас нөгөө айгу гэж даруулгатай юм хаамбал байлгадаг гэсэн юм уу. Тэгээл яг багшаасаа яг үнэн яг шүүмжлэл яг хэрэгтэй байгаа юмнуудаа сонсчоод яг бусад хүмүүсээс үнэхээр надад хэрэгтэй юм хэлээд байвал тэрийг нааж аавна. А тэрнээс хий хоосон зүгээр юм доромжлол ч юм уу байвал ер нь ингээд хайдаг гэсэн. Нөгөө ямар багш вүлээ? Нөгөө дуулаачин багш уу? Биш. Биш. Яг нэрийн чилээгүйсэн чинь биш ч нөгөө ягавтай нэг багш байдаг да. Тийм манай багш болохоор яг үед юм олон хүмүүнд ингэж зааддаггүй. Яг тухайн үедээ нөгөө солонгос дуу сонсдог community-гээрээ анх танилцаад ингэ явж исэн хүн байт. 17 18 байхад чинь зүгээр өөрөөрөө байхад л хэцүү байдаг штэ. Тэгж яхад яг тэр үеэр ингээл юм амьдралын транзишн болол тэгэл амар олон 100,000 хүний сэтгэгдэл орж ирээл. Энэ ч тийм байна, тэр нь ч юм байна гэл чадахгүй байна. Одоо төрүүлэхгүй гэл ингээл тиймэрхүү дарамт айгүйх орж ирэхээр яг ингээд өсвөр насны тэр шилжилтэн дээр тийм ороод ирэхээр бүр байсан бах та гэж бодсон байхгүй. Би өөрөө бас яг 17 18 тад бол надад айгүй би тэр үед наваа хинч наваа мэдгүй би ганцаараа байдаг гэсэн мөртлөл тэр үеийн сэтгэл санаа яг тэр шилжилт айгүй хэцүү байсан санагддаг. Гэхдээ халуун надад хамт байсан болохоор бас гоё юм тий. Хамгийн гол нь яг амар ханьда. Тий. Тэгээ бүх юмаа ингээ хуваалцаад үүрлцэх юмаа хамт үүрлцчихдэг байсан болохоор гэх юм уу. Хамаагүй дээр байсан. Тийм байна. Би болохоор яагаад хамтлаг болох шийдвэр гаргасан бол ингээд соло карьер хамтлаг хоёрын шийдвэрийг ингэж яагаад сонгосон болов гэж бодсон. Та хоёр ийм багын найзууд юм чинь ер нь анханасаа л хамтлаг болно гэдэг тийм мөрөөдөл байсан уу? Бид хоёр багаасаа нөгөө солонгос соёлд ер нь маш сонирхолтой хүмүүс байсан. Тэгээд Big Bang 21 сонсдог, TR-а сонсдог хүмүүс байсан. Тэгээд солонгос соёл одоо бид хоёрыг баг юм урлагтай ингээ нэлээд танилцуулсан юм уу? Яг би бол халинаг бодвол нэлээд багаасаа дуулаад ингээ ингэсэн байсан ч гэсэндээ сургуульд ороод бид хоёр нөгөө юм pop соёлтой ингээ танилцахдаа ер нь солонгос дуунуудаар танилцчихсан. Тэгээд ер нь л бид хоёр за том болоод ер нь тэдэн жилийн дараа солонгос тойлоо байна. Хоёлаа YG-д орно, YG-д аудишнд ороод ингээд хамтлаг болно гэж ер нь боддог гэсэхгүй. Тэгээ тухайн үедээ зүгээр ингээ Voice-д ямартай ч ороод үзье. Тэг ингээд тэмцэхгүй бол хоёлаа шууд солонгос явна шүү гэдэг юмтэйсэн баг. Тэгсэн ингээд яг тэмцээд ингээд үргэлжлээд явцсан. Хэрвээ тэгээгүйсэн бол бид хоёр стил тэгээд хамт аудишн өгөөд плагт ч юм уу ингээд орох гээд явж явах байсан баг. Тэгээ сүүлд Voice дуусаад жил хагасын дараа юм уу? Манай одоо байгаа лейблээс холбогдоод над руу чи манай дээр ирээд уулзгуу ингээд чамааг артиста болгож ажиллалмаар байна ингээд ярилцаад үзье гэд тэгсэн. Тэгээд тухайн үедээ би ингээд солоогоор юм хийхгүй найзтайгаа би ингээд хамтлаг болж явах гэж байгаа. Тэгээд би найзтайгаа хамт хоёлаа ингээд очиод уулзгуу гэд. Тэгэж юу нь бол анх хамт очиод тэгээд одоо болтол явсан байдгийг. Тэгээд YG солонгосын YG хүсчихсэн Монголынхоо YG руу орсон шүү дээ. Одоо яг хамгийн модонд байгаа гоё хитүүдийг гаргаж байгаа production label одоо Ocean Grey байгаад байна шүү дээ тийм. Тэгээд аюу гоё артистуудтай. Дотроо одоо таны гэр бүлийн уур амьсгал ямар байдаг вэ? Анх яг Ocean Grey-д орж байхад Бека тэгээд бусад ингээ артистууд маань бас байсан. Тэгээд яг тэр дундаас Бекатай яг халина бидгуур айгу татн ингээ найзлаад тийм найзтай болж байгаа мэдрэмж нэгдүгээр айгу гойсон. Тэгээд хоёрдугаар манай продюсер болохоор ерөнхийдөө бүх артистуудаа ер нь юм өөр чиглэлээр ингээд нэгнтэйгээ ямар нэг юм өрсөлдөөн ч юм уу юм харшлах юм үүсэхгүйгээр өөр чиглэлийн өөрсдийнх нь гэсэн онцлогтой жанраар дуунуудыг ингээд хичдэг. Тэр нь бас маш таалагдж байсан тухайн үед. Тэгээд ажиллаад ерөнхийдөө одоо ч 4 жил арга болох гэж байна. Явцад болохоор ер нь
За дуу яаж бүтдэм байна? Дууныхаа одоо зөвхөн үгээ зохиоход ямар байдیں۔ Үг аяа хоёулангийн бичгэд ямар байдیں۔ Бүх ингээ клип бүх юмдаа ингээ оролцоод явахд ямар байдیں۔ Ерөнхийдөө маш их ингээ туршлага болох үе зүйлүүдийг сурч авч байгаа. Тэгээд манай продюсер артистуудын хоорондын харилцаа ерөнхийдөө ингээд айгүй юм нээлттэй гэх юм уу? Хоорондоо ингээд зүгээр юм найзууд шиг ингээд байдаг. Ямар нэг юм barrier ингээд хаалт байхгүй. Сайхан ингээл хоорондоо за ийм хийжүүл яа тийм гिचгүү sorry. Тиймэрхүү байдаг нь бас илүү ингээд уран бүтээл төрөхөд чөлөөтэй нөхцөл байдлыг үүсгэх юм шиг санагддаг. Одоо ингээл төсөөлөд үзэнгүүт Ocean Grey руу орохоор та нар ингээл бүгдээрээ сууцгаагаал ингээл хөгжим тоглоал дуулаад jam хийгээл тиймэрхүү төсөөлөж байгаа байхгүй. Эсвэл ингээд дуу бүтэх процесс яаж явагддیں۔ Ингээд тусдаа ингээд нэг нэгээрээ уулзцаагаад дууга бичцгээд юм уу? Хамт дуу гаргаад тэрийг за одоо энэ хиний хоолойнд хиний стилд тохирох юм байна гэдээ дараа нь хуваарлт юм уу? Янз. За нэг иймэрхүү төрлийн дуу хий да гэд эхлээд нэг юм санаа орж ирлээ шүү дээ. Тэнгүүд яаж ч болно. Одоо жишээ нь ямар ч хөгжимгүй байж байгаа зүгээр нэг дууны аялгаа орж ирлээ гэж тэрийг утсан дээрээ гэлс тэмдэглэж авдаг ч юм. Надад нэг ийм орж ирчлээ энэ дээр хөгжим хийчихв. Эсвэл манай продюсер эхлээд нэг хөгжим хийсэн сонсууллаа гэж бодоход энэ дээр нэг дуу хийчүүл ямар байна гэлээ гэхэд за наадхан дээр чи иймэрхүү юм орж ирж байна. Гэл ер нь их ихтэй тэгж явдаг. Тэгээд халина битүүрийн хувьд болохоор сууж хөгжмөө сонсож байгаад иймэрхүү утгатай иймэрхүү хэм маягтай байвал зүгээр юм байна гэд хоёр талд сууж өөрсдийнхөө санаагаар үг аялгаугаа хийчээд тэгээд дараа нь нийлүүлээд тэгх маягаар явдаг. Ер нь ингээд таны хамтлаг дотор ингээд үүрэг рол байгаа юу? Ингээд халуuna тэрийг нь хийдэг, марлоод тэрийг нь хийдэг ч юм уу. Ер нь тэгээд дууга хийхдээ яадیں۔ Дууга хийснийхаа дараа одоо нэг хувааж авдаг штэ тий бадаг. Тэрийг бас яаж хуваадیں۔ Тий дууны хуваарлтыг болохоор яг хуу бүтэн дууга дуулж үзэж агаад аль хэсэг нь хинд нь илүү зогч ийн гэдгээс хамаарал зүгээр за тэр нэглээ явчих энэ нэглээ явчих гэх манай продюсер ер нь хуваарлцдаг. Тэгээд бид хоёрт бол яг хуу тодорхой чи зөвхөн тэрийг хий чи зөвхөн энийг хий гэдэг юм бол байхгүй. Тэг яг аль хийж болмоор аль боломжтой хинд нь илүү мэдрэмж төрж ийн тэрийг л даагаал аваад хийчихнэ гэсэн. Гэхдээ халуuna өөрөөхөө рэп хэсгийг ихэвчлэн өөрөө бичих. Тийм мэдээж би хүний өгүүлж байгаа хэсгийн үгийг бол бичихгүй. Тэгээ өгүүлж байгаа хэсгийнхаа үгийг өөрөө бичнэ. Тэгээ бусдаар дуулах хэсгүүд юм ч юм уу хуваарлж аваад тахилтын би хэлээхэд бадгийн халуuna гэдэг ч юм уу юм нийлж агаал аль нэг орж ирсэн санаануудаас хамгийн сайн гэснүүдийг л сайхан нийлүүлж агаал гэж бацдаг гэсэн үг. Бид нар нэг айгүйх одоо Солонгосын YG Entertainment-ийн тухай ч юм уу мэдээ зэдэ үзсээр хагаад ер нь эрэлдэв шар мэдээ уншсаар хагаад ийм нөгөө production labeled байхлаар айгүй юм хатуу гэрээтэй байдаг. Ойрын хэдэн жилдээ гэр бүлтэй болохгүй жирэмсэн болж болохгүй гэдэг штэ тий. Тэр үний юм. Ер нь аль ч ямар ч production артистын гэрээ болвол яг тухайн production-ийнхаа одоо тэр шаардлага цаашдаа хийх гэсэн одоо ажлынхын хэдэн жилийн төлөвлөгөө ч юм уу тэд нарт нь нийцүүлж тэрнийхээ дагуу чанга байх тохиолдлууд байдаг гэж би ойлгосон. Мэдээж одоо тэр одоо нэг стратегийн бодлогоороо гэдэг шиг тэр артистыг ямар хүн болгож одоо олон нийтэд харуулмаар байна тий. Тэрнийхээ дагуу дүрм журм заалтуудыг оруулдаг. Тэрэн дунд нь одоо зарим газруудад бол үерхлийн харилцаа эсвэл хүүхэдтэй гэр бүлтэй болохгүй ч юм уу юмнууд бол байдаг. Чамд тийм гэр байгаа юу? Тийм үерхэл хариулсан гэр бол байхгүй. Тийм. Бас Монголд ихтэй бас харьцангуйгаа айгу гэх юм уу тэр нь. Нөө арай жижигэн зах зээл учраас бүр хитрхий тийм нөгөө олон хүний нүдэн дээр нөгөө хитрхий тийм амар их мөнгө эргэлддэг зах зээл биш учраас одоо Солонгос ч юм уу жишээ нь маш их мөнгө эргэлдэж байгаа шүү дээ. Тэнгүүт тэрнээсээ одоо хамаарат артистууд айдлууд чинь тэр юм яг яс байх хэвээр бүх юм нь нууц байх хэвээр тэгэл нөгөө тухайн зах зээлийн онцлогоос л хамаарах байх л та. Харин тийм бах тий. Тэгэд одоо танай хамт олонныхан бас аягүй сонирхолтой шүү дээ. Тэрнээс одоо хамгийн хин байдаг вэ? Хамгийн одоо халамжтай ч юм уу, хамгийн галзуун ч юм уу, хамгийн хөвгөлтэй ч юм уу. Дуугаа бичүүлж яхад ч хамгийн зөвлөгөө өгөх дуртай хин бэ? MCU Сережа юу? Бид нарт гэтээ яг ингэж нэг амар бөөндөө ер нь амар их цагийг ингээд студид тэрний хөнгөрүүлдэггүй. Ер нь юмаа хийх үедээ ингээд тусдаа ингээд байгаад хийгээл явцдаг. Тэрнээс яг хин нэгнийхээ хийж байгаа юм дээр нэг амар оролцоод байдгүй гэх юм уу? Яг Бека бид гурвал хоорондоо ер нь эхэндээ бас тиймэрхүү юмнууд аягүй их байдаг гэсэн ингээд ярилцж байгаа. Энэ зүгээр нь тэр нь зүгээр нь тиймэрхүү юм байдаг. Тэрнээс сүүлийн үед ер нь бол тусдаа дор бүр нийл юмнуудаа хийх аягүй сонирхолтой болсон. Ер нь гэхдээ манайхан ер нь бүгдээрээ л амар хөвчлөлтэй хүмүүс идэм дөө.
ямар нэгэн тийм уйдгартай хүн юу н байхгүй. Бүгдээрээ л маш хөвгөлтэй. Тэрэн дондоос одоо Бека Алена бид гурав хамгийн хөвгөлтэй. Би бодож байна. Хамгийн гэвэл бид гурав л энэ даа. Манай подкастын ивент тэтгэгчээр Европын холбооны стандартыг хангасан Монгол орны онгон дагшин байгалийн эрдэс тус Via Millennia ажиллаж байна. Баярлалаа. Лейбл дээр олоолаа байхын бас давуу тал нь таад аюу гой коллаб хийдэг шүү дээ хоорондоо хамтдаа. Ойрд өөр уран бүтээлийн сонь сайхан байгаа. Та хизээ тоглолт хийх юм. Цэнгэлтгэд хизээ тоглох юм. Ойрын сонь сайхан гэх юм бол манай Бекагийн тоглолт болох гэж байгаа. 5 сарын 2-нд corporate тоглолт нь болох гэж байгаа. Тэгээд Бекагийн тоглолттой холбогдуулаад бас Бека хамт хин нэгэн no. Team collab гарах бах. Би зүгээр сэмхэн сонсцیں۔ Студ дээр бичлэг хийж яхад нь. Тэгэхээр утгагүй яг Бекагийн бас хамтрал гарах байх гэж хүлээж байна. Тэгээ Бекагийн тоглолтын дээр бас бид нар бүгдээрээ оролцсон. Тэгээ corporate 5 сарын 2-нд үзэгчдтэйгээ уулзах нэ. Тэгээд цэнгэлтгэд хизээ тоглолт хийх юм уу сайн мэдгүй нүү гэхгүй. Адаагаар бол яг тодорхой яригдаагүй байна. Тэгээд манай хамаг дарга гэдэг Кайру тийм агшаа гэдэг шиг мэдж байгаа хаа. Гэтэ цэнгэлтгийн тоглолтууд дээр бол дуулж исэн шүү дээ тий зөндөө. Тийм цэнгэлтэхэд ямар удаа гарч ирсэн юм уу? Ямар үт юм бэ? Айдын плээ. Тийм. Тэгээ эхний нөгөө зуны 100 гээд Вандебогийн тоглолтын дээр бид хоёр хамт нөгөө коллаб хийсэн дуугаад дуулжсэн. Тэрэн дээр фактлсан бас. Нөгөө чихний монитортой дуулж байгаа. Тэнгүүд чихний мониторн дээрээ зөвхөн бид нэр ингээд дуугаа сонсдог гэсэн үг байхгүй юу? Хөгжмөө сонсдог. Тэгжиж нөгөө өөрийнхөө хоолойг сонсох хэрэгтэй. Тэгэхгүй мониторгүй байх юм бол нөгөө тэр том тайзан дээр тархах тэр дуунууд хоцролттой ч юм уу ирдэг учраас заав монитор зүүдэг. Тэгээ монитороо сонсоод дуулж исэн чинь бит хоёрын мониторн дээр явж байгаа хөгжим болон үзэгчд рүү гарч байгаа хоёр хөгжим зөрчсөн байсан. Тэгээ бид тэр монитороо сонсоод дуулаад исэн чинь урагшаа сонсогдохдоо ингээд секунд нь зөрөөд шаал зөрөөтэй юм дуулсан. Тэгээ тухайн үедээ тэрийг мдээгүй ингээд дуулж явж байгаа дундаас нь нэг гличлээд аймаа гличлээд ингээд орохдоо нийлсэн юм шиг байгаа. Тэгээ дараа нь хийсэн хүний хийсэн бичлэг үзсэн чинь яг Халина бит хоёрын дуулдаг хэсэг нь ингээд аюун зөрчсөн. Одоо үзэгчд рүү нэг бадгийнх нь баг хэсэг явж илэхэд бит хоёрын 2-3 секундээр зөрчсөн байсан байхгүй. Тэгээ бид нар юу ч мэдээгүй юу ч болоогүй юм шиг ингээд дуулаад явж ирсэн. Тэгээ тэр нэгээ доороо нөгөө нэмэлт хоолойтой байсан юм уу? Тийм нөгөө шаардлагатай back vocalууд нь мэдээж байгаа. Гэтэ нөгөө тийм их биш. Тэгэнгүүт хүмүүс ингээд даанч ингээд хүмүүс рүү харсан чи амар сонирн болцсон байсан байхгүй юу? Яа ингээд дуулаа явжсэн чинь дооны голоос ингээд ийм санагдаад яасан бол гэж одоо тэгэл үргэлжлүүлэл ямар ч хийсэн дуулаад хийсэн тэгсэн яг Вандебогийн хоёрын орж ирдэг хэсгээс хөгжмөнийг гличлээд буцаад орж ирэхтэй нийлсэн байлээ. Тэгээ яг үзсэн чинь Викторийн хэсэг дээр ингээд зурсан тэгэлээ. Тэгээ хүмүүс бол тэрийг ингээд мэдгүй штэ. Хоёрыг л аяа сонсохгүй зөрчлөө гэж ойлгоно. Тэнгүүд бас тэрний цаана тийм юм байдаг шүү. Тэгээ ер нь том тайзан дээр гарах бас нэг хэцүү юм. Тэр яг хөгжим болон тэр мониторын чихний мониторын дууралтай асуудал. Тийм байх. Маш сайн байж иж хүн өөрийгөө сонсоод сэтгэлтэй хүртэл дуулна. Хөгжим болон өөрийнхөө хоолойг тэр одоо амар өндөр тэр дууралтын дунд ингээд монитор нь хэрвээ сайн ажиллахгүй байх юм бол хүн өөрийгөө сонсч чадахгүй тэгээ яаж дуулах нь ойлгомжтой. Тийм болчихсон. Чамд ингээд маш том одоо тийм цэнгэлдэг шиг тийм том тайзан дээр дуулах нь илүү амар байдаг уу? Эсвэл ингээд бүр цөөхөн 20-30 хүний урд ингээд тайзан дээр ч биш баг ингээд зэрэгцээ зогсож байгаа юм шиг дуулах. Одоо том жижиг тайзны аль нь илүү амар бөгөөд эсвэл амар санагддаг вэ? Тухайн үзүүлэгч байгаа юм а хэр их бэлдсэн бэлэн болгосноос л хамаарна. Ер нь хідэн хүндээ биш. Яг хийх гэж байгаа юмдаа хэр ихтэй байгаагаас хамаардаг юм уу? Тэрийгээ сайн бэлдэж бэлэн болгоогүй болвол хичнээн бага хүнтэй ч юм олон хүнтэй байлаа гэдэг амар сандарна гэсэн. Ингээд яс сэтгэлтэй хүртэл гоё бэлэн болгоцсон. Санаа зовох юм байхгүй бол хичнээн 20-30 мянган хүн байсан. Ингээд 50 үзүүлэх юм билээ. Надад бол жижигхэн тайзан илүү амар юм билээ. Тийм үү? Яг ингээ хүмүүс яг ингээд өөдөөс харж байгаа юм шиг яг ингээ харахаар илүү сандарч тийм. Би ямар дуулах биш зүгээр юм ярьж мэрхаар. Тэгээс ингээ том холоос харагдахгүй ингээ дээрээс их гэрэл мэрэлтэй үзэгчтэн зэрэгэл нь харвал зүгээр. Тэг санагцсан. Чамд ингээд яг ингээд коллаб хийхийг хүсдэг, мөрөөддөг. Яг тэр хүнтэй дуу хийвэл өстой гоё доо гэж боддог тийм байгаа. Монгол уу? Монгол. Одоо яг амд байгаа. Rocket Band.
Нэрийгээс л рокт би юм байна. Нэрийгээс рокт би яах. Тийм тий. Яг Монголоос бүр хамгийн хүндэлдэг хүн. Гэтэ нөгөө Morning Star-ын Азаа та хоёрын хоолой амар гоё зөгцсөн юм шүү. Бид хоёртай батсан байгуу. Ваа. Тийм тий. Түлстэй супер. Гэтэ яг уу хизээ гэдгийг сайн мэдэхгүй байна. Ямар тач бүр их амар ойрын хугацаанд бол бас биш байх. Гэтэ ер нь бол батсан юм байна. Nice. Начтай гоё сонь. Гайхалтай. За одоо ингээд Марлаттай дандаа юм карьер, ажил, мэргэжил ярьлаа шүү дээ тий. Одоо ингээд жоохон хувь хүнийг нь өнгөж сонирхож үзмээр санагдаж байна. Ох сайн. Чиний яг ингээд дуулахаас гадна айгүйх сонирхдаг юм passionate бүр одоо ингээд бүр ингээд obsessed болчихсон байгаа юм байна уу? Makeup. Ер нь бас бүр багасаа ер нь одоо миний сонирхдаг юмнууд ер нь л бүгдээрээ бүр хүүхэд бүр бараг 4 настай хаас л ер нь эхэлсэн байдаг. Багасаа ерөнхийдөө хувцас загвар тэгээд нүүр буудалт ер нь юм гоо зүйн юм таашаал авах зүйлүүдэд аягүй дуртай байдагсан. Ингээд альва юмны өнгө хэлбэр ингээд байгаа байдлыг харж гоо сайхан мэдрэх аягүй дуртай байсан гэх юм уу. Тэгээд одоо ер нь мейкапт ер нь бол маш сонирхолтой. Өөрөө нөгөө багада тэмцээнд орохдоо нүрээ айгүйх буддаг байсан. Тэгээд сонирхсоор агаад бүр ингэ хийж сурмаар санагдаад амар их бичлэг үзээд өөрөө хийж үзээд ингэж амар их бэлтгэл сургуульд хийсний эцэст ер нь өөрийнхөө нүүрэн дээр бол нилээн одоо сайн ажиллаж чаддаг болсон юм уу? Тэг яг үе бас шаардлагатай үед зураг авалтанд ирч юм уу? Нэгнийхээ нүүр мөрөө будах үе гардаг. Тэгээ яг нөгөө зүгээр өдөр тутмын ч юм уу эсвэл зүгээр юм гоёлын гэхээсээ илүүтэйгээр бүр янз бүрийн ямар ч хамаагүй уур амьсгалыг илэрхийлэх нүүр будалтуудыг ер нь бол одоо маш их сонирхдаг юм уу. Тэгээд өөр дөрөө айгүй их туршиж хийж үздэг. Тэрэн дээр нь бол би маш их цаг зарцуулдаг. Ер нь одоо дуунуудынхаа клипнүүд нь айгүй гоё байдаг шүү дээ тийм. Клипнийхаа за мейкап тэгээ ер нь стайлингийг нь тэр клипний одоо дүр төрхийг өөрөө бүрдүүлдэг гэж ойлгох нь зөв үү? Тийм одоо ихэнх клипнийхаа хувцсны стайлингийг хийжсэн. Тэгээд өөрийнхөө мейкапыг дандаа хийдэг. Тэгээ манай халиунаа болохоор эхний 1 2 3 MV дээр ч юм уу би бас хамтраад хийжсэн. Тэгээд манай халиунаа болохоор өөрөө ер нь мейкап артистуудаар буудуулаад ингээд гоё зохиод гоё ингээд болцохдаг төрлийн одоо царайдаг юм уу. Тэнгүүт би болохоор хүнээр будуулахаар анх удаа ч юм уу ингээд будуулахаар бусад хүний антом дээр ажилтдаг зүйлс над дээр ажилтдаггүй байхгүй юу. Тийм болохоор би ингээд заавал өмнө тестлээд ч юм уу эсвэл өөрийнхөө нүрийг ер нь ботчидөө гэдэг ингээд авчдаг. Тийм ээ нэр айгу бусдын дээр цогтөг гэмитг нэг юм миний нүдэн дээр ч гэсэндээ зарим буудалтууд нэг болж үд нэг бүлцэн нүдэн дээр болдгоо юм уу яахлаараа болдгоо нэг ямар тач болдгоо тийм антон бол байдаг. Яг нэг юм яг л өөртөө тохирсон юу тохирохыг мэдж аваад тэгэл тэрийг яг өөр дээрээ хийдэг болсон юм уу. Тэгээд эсвэл хүнээр будуулахаар бол заавал нэг хід мэд будаж учрыг нь олж ич явахгүй болвол яг миний царай жоохон юм швэлж. Ноо чи өхрийн орд уу? Үгүй. Чи юуны орд вэ? Би жинглэр. Донэг Rising Moon интермэтхүү. Rising нь бас жинглэр. Moon нь Cancer. Тийм. Хоёр жинглэр нийлэхэр юм байдаг байх нэ. Тийм. Манай эмээ намайг өсгсөн манай эмээс жинглэр. Оо вау. Тэр юм улаан жинглэрөөр. Тийм бай тээ. Тэгээд яг чамтай ингээд нөгөө нэг description-ын таардаг уу? Аюу сонионд ирдэгтэй. Би ингээд 3 жилийн өмнөөс яг нөгөө ийм астрологи гээд миний нөгөө Instagram дээр дагдаг нэг охин маань аюу их астрологигийн бичлэг хийдэг. Тэгээ би юурээс юу ч мэдгүй байсан. Биш 3 биш 4 жилийн өмнөөс юм. Тэгээ нөгөө карантины үеэр бас ингээд аюу сонирхож үзэж байгаа. Тэгээ ер нь энэ орд морд яадаг ингээд нөгөө өөрийнхөө тэр нөгөө цаг минутаар оруулж аваад хэд юм харж исэн байхгүй. Тэгээ ингээд уншаад бичлэг энтрийг үзээ тодорхойлтуудыг харсан чинь бүр нилээн ингээд төгтөг. Тэгээ ингээд астрологч бас ингээ аягүй сони мэл шүү дээ. Хүний ингээ шинжээг бүр юм сайн юм ин ч гэсэн яриад тахгүй, дан сайн юм яриад тахгүй, муу юм бас ингээ ярьдаг ч юм уу. Ийм сул талтай гингүүд ямар сони. Тэгээ амар гайхажсэн би. Энэ ямар сони юм яваад байна гэд. Тэгээд хараад байх. Тийм тухайн үедээ тэгээ бас нилээн нөгөө ингээд найзуудыгаа чи тэр мэр ингээд үздэг байж байгаа. Тэгээ сүүлдээ ер нь хүмүүсийг бас ингээ шууд хитрхийн амир чи юуны орд ингэснээ чи тэгвэл тийм хүү юм байна гэж бас тодорхойлоод байвал өрөөсгөл юм шиг санагдаад тэгэл нэг юм хэмжээнд нь ингээл орхицсан юм.
Гэтэ бас тэр хэмжээг тултал нь сонирхсан байна тий. Тэгээ сонирхсан. Би өөр ингээ ном аваад уншиж үзээд сонирхолтой байсан надад бас. Айгу spiritual юм шиг санагддаг ш тийм. Одоо нөө сүнсэн биеинс ирсэн ч юм шиг тий. Тиймэрхүү юм сонирхдаг. Уул гадаар их явдаг, зугаалдаг. Чамд өөр сонирхолтой хобби ба цуглуулдаг юм ч юм уу эсвэл. Өөрний бодог л цуглуулдаг. Хувцас ер нь маш их цуглуулдаг. Өөр ингээд миний хувцас ерөөсөө багтдаггүй. Тэгээд 3 дүүтэй болохоор дүүнер лугаас ингээд явуулна. Тэгж ер нь ингээд багсгадаг гэх юм уу. Тэгэхгүй бол ингээд амар их хувцастай гой сайхан юм харагдвал аягүй их цуглуулна. Тэгээд комиссийн дэлгүүр амар их ухна, дрифт амар их ухна. Жоохноос л тийм хоббитайсан болохоор. Тэгээ нөгөө хоёр юм таалагдвал аль нэг юм биш хоёуланг нь авчдаг байхгүй. Тэнгүүд ингээд цуглуулсаар хагаад амар их хувцастай болчдөг, гуталтай болчдөг. Тэгээл хэзээ нэгэн цагт аль нэг нь заавал хэрэг болно гэж байлгаад байдаг юм. Тэгэд клипэндээ та хоёр яадын өөрсдийнхөө хувцснаас ингээд луг бүрдүүлж өмсд юм уу? Янз бүр л байдаг бах тий. Хөвчл байдлаасаа л хамаардаг. Тэгээл аргыг нь олоо гэдэг шиг. Тийм байна. Илүүлээл. Монголд thrift store байдаг л да. Гэтэ би яг орж үзээгүй. Хөрхөн байд юм шиг байлээ тий. Тэндээс хувцс сонгох, яаж сонгодог tips and tricks байгаа юу? Тэгээл зүгээр өөртөө таалагдсан юм аа л авна гэсэн үг шүү дээ. Бүр жоохносоо ер нь имитиг аягүй их комс ухдаг гэсэн юм. Зүгээр ингээд гадуур яваад олддгүй юмнууд ингээд олдчихдаг байсан болохоор донтцсон. Тэгээд аягүй их ингээд комс ухах дуртай байж байгаа. Дундуур нь нэг хэсэг ингээд авсралцсан байсан. Тэгээ нөгөө Монголд комиссийн дэлгүүрүүд бас амар багасаад нэг хэсэг ер нь баг нэх байдаг болсон байжснаа. Сая 20 оноос манай тойргоос хойш ер нь нэлээд дэлгэрсэн байхгүй. Тэгээл улам илүү сонголтууд нь бүр гоё болсон юм санагдсан. Ингээд хүмүүсийн авчирж байгаа тэр дэлгүүрүүдийн авчирж байгаа барааны сонголтууд илүү гоё чамин, илүү чанартай ч юм уу юмнууд гоё яг ингээд шилж авчирдаг дэлгүүрүүд бас их байдаг болсон. Тэгээл ороосто жинхэнэ зүрх сэтгэлээ дагаал юу таалагдчихээн тэрээс хамаагүй. Nice. Би одоо энийг асуухгүй бол хүмүүс намайг яг загнана амарлаа доо. Харил дурлалын чинь тухай харилцааны тухай ярьж болох уу? Яг би яг өөрийнхөө юм хувийн амьдралын талаар бүр их амар дэлгэрэнгүй чилж бол ярихгүй. Гэхдээ зүгээр хайр сэтгэл гэдэг зүйл дээр өөрийнхөө бодол ямар гэдгийг хуваалцаж болж байна. Таны найз залуу та хоёр яг ингэ тийм нууц бол биш. Тэгсэн мөртлөө ингээд айгүй гоё өөрсдийн гэсэн орон зайтай personal and private санагдаад байдаг байхгүй. Тэр нь айгүй гоё санагддаг. Тэгээд одоо бас нэлийн удажлаа штэ тий. Хэдэн жил болж байна? Одоо 7 сард 3 жил болох. Вау. Nice. Тэгээд та хоёрын харилцаанаас хамгийн green flag санагддаг юм нь юу вэ? Эрүүл байлгадаг юм уу? Ер нь аль нь нэгэндээ хүндлэлтэй. Тэгээд одоо ямар нэгэн тийм хортой юм үхсээр ч юм уу хортой үйлдэлээр нэгнийг өвтгөх тийм санаа ерөөс байдгүй юм уу? Ямар нэгэн асуудал гарлаа, ярилцлаа. Ингээд ойлголцчих юмсан, болгочих юмсан гэдэг үүднээс айгу ханддаг юм шиг санагдаад идэв. Тэгээ угаасаа нэг уг хүмүүс нь өөртөө шууд ингээл амар дефенсив болол тэг өөрийгөө хамгаалахын тулд нөгөө хүндээ ингээл амар их буруу өгөөл. Тийм одоо хүмүүс биш, тийм төрлийн хүмүүс биш болохоор тэг ер нь айл болох ярилцаад ингээд нэг учир зүгээ олцох гэдэг юм баримталдаг тийм. Ер нь хоёулаа угаасаа их тайван ч хүмүүс байх тийм. Дүрлсэн. Тийм яг нэг юм өгч чадах зүйлээс нь илүү юмыг ингээд нэгнээсээ ингээд хүсэх ч юм уу тийм. Эсвэл байнгын шүүмжлээд байх ч юм уу. Тиймэрхүү юм ер нь байдгүй болохоор айгуу тайван байт юм сан. Чи яг тэр залууд зориулж дуу бичих боллоо гэж бодвол үг нь ямар байх вэ? Чи ямар үгтэй дууч? Эхний мөрөн ч юм уу юу гэж эхлэх вэ? Thank you, gracias, 감사합니다. No. Гэтэ нэр айгу баярлдаг юм уу? Айгу талархалтай байдаг тийм. Миний амьдралд ингээ гарч ирсэнд нь ч гэсэн айгу баярлдаг. Тэгээд хоорондын харилцаа бас effort гаргаад хичээл зүтгэл гаргаад ингээд юм байдагт нь бас маш их баярлдаг. Нэг нэгэндээ ингээд kind байдагт нь бас айгу баярлдаг. Ер нь зөндөө юмд нь баярлдаг. Одоо ингээд үзэж байгаа хүмүүс
Үерхлийн харилцаанда одоо бид нар нүг улаан одоо red flag-ыг айгүй анзаарахгүй байгаад байдаг шүү дээ. Toxic зан чанар байгаад буруу болохгүй байгаа юмнуудыг яг дотор нь тэр харилцаанд байгаа хүн анзаарахгүй байгаад дараа нь анзаардаг ч юм уу эсвэл хин нэгэн хилж өгсөний дараа анзаараад байдаг шүү дээ. Тийм. Чиний хувьд 3 red flag хэлээч гэвэл энэ л байх юм бол энэ бол хайр дурлал биш шүү гэж зөвлөгөө ч юм уу өгвөл хүн болгоны хоорондоо ингээ үүсгэж байгаа харилцаа бас өөр болохоор яг тийм л байвал бас хэрэггүй гэд бас тийм амар тэгж би одоо зөвлөгөө хийн чинь гэдэг шиг те. Тийж болж чадахгүй те. Миний л зүгээр өөрийн бодлоор гэх юм уу. Хүнийг ингээд байгаагаар нь хайрлах чадахгүй байхыг бол амар том асуудал гэж боддог. Хайрлна гэдэг чинь ингээд тэр хүнийгээ бүх юмтай ингээд хүлээж авахыг хэлнэ штэ ингээд сайн юмтай муу юмтай чаддаг чадахгүй өөрт бас таалагдахгүй байгаа тэр ингээд бүх юмтай ч юм уу ингээд хүлээж авмаар байдаг. Тэнгүүд тэр хүнийг биш тэр хүний айдиаг гэж нэг тийм юу сул гараад ирсэн гэлээ. Энэ хүн ууг нэг тэгчих потенциалтай хүндээ ч юм уу те. Ирээдүйд тийм болчих бах та ч юм уу. Одоо нэг тийм байгаад байна. Гэтэ би энийг өөрчилчихнө ч юм уу гэж бодож ивэл that's not love гэж би бол бодож байна. Үнэхээр хайрламар байгаа бол эсвэл хайрлж ийн гэдэг мэдрэмж төрж байгаа бол тэр чинь эхлээд тухайн хүнийгээ зүгээр л юутай ч байсан хамаагүй хүлээгээд авах. Гэтэ одоо тэр харилцааных нь тэр өөрийнх нь зан характер нь токсик байгаад ивэл яах юм? Тэгээд тэрвээ одоо токсик байгаад хоорондоо тэгээд үнэхээр ажиллахгүй харилцаа байл тэгээд болсон л тэмэлгүүдээ мэдхгүй. Зүгээр хайр гэхдээ хайрлах гэдэг чинь заавал тэр хүнтэйгээ хамт байгаад ингээд үерхэд ч юм уу. Тийм гэсэн үг бас биш шүү дээ. Хайр гэдэг нь надад бол тусдаа ойлголт юм санагддаг. Хайртай ч гэсэндээ хамт байж чадахгүй хүмүүс байгаа шүү дээ. Одоо хайрлаад байлаа гэхэд хоорондын хосын харилцаа гэдэг чинь ганцхан хайран дээр тогтохгүй шүү дээ. Ингээд өөр зөндөө харилцааны скил ингээд чадварууд байх ёстой байдаг. Гэтэл ингээд хайр байгаад тэднэр нь байхгүй урт удаан хугацаанд үргэлжлэх юм байхгүй бол хэцүү юм санагддаг байхгүй. Тийм. Урлагийнхантай уулзаж гэд олон одоо тийм таарлаж марлаж байгаа л хэл та. Чамд ингээ хамгийн хараад дурлаад ингээд нөө starstruck болсон. Вау би энэ хүнтэй танилцлаа, энэ хүнийг харлаа гэж бодсон тийм хэн байгаа вэ? Тийм хүн байгаа юу? Укагч. Тийм, укагч. Тэгээд Rocket Bay ахыг зүгээр харж мэдлжил байсан. Тэрнээс яг танилцаад ч юм уу хамт ажиллаж үзээгүй. Тэр Rocket Bay ах бас миний хувьд жинхэнэ од болохоор яг хараад бас ингээд гэдэг юм болчихсон. Тийм. Nice. Тэгвэл чи бүр өөрийнхөө одтой бүр шууд хамтарч ажиллаад шавн болж исэн юм биш үү? Тэгээ укагчтэй. Хамт байхаар ямар хүн бэ? Одоо бид нар ингээд төсөөлөхтэй айгүй гоё нар шиг, гоё гэрэлтэй гээтэй, гоё нэрхтэй. Гэл ороод ирдэг гэж боддог шүү дээ. Яг хамт ажиллахаас ч гэсэн тийм үү? Тийм, яг нэг камерын өмнө гарч байгаа бодит байдлаар нэг их зүрдэггүй ер нь. Ер нь л тийм nice хажуудаа байгаа хүмүүстэй яг юм эерэг мэдрэмж өгдөг те өөрийнхөө хувийн асуудал юмнуудаа бүгд ингээ хаалганыхаа цаана ингээ үлдээч орж ирдэг тийм төрлийн гэж би боддог. Тийм нэр тийм байна те. Түрүүн за яг Монгол артистууд гэж ярьсан шүү дээ те. Чи ингээ халуунаа ба өөр ингээ ямар ч уран бүтээлч артист одоо амьд өгсөн Монгол гадаад хамаагүй хин нэг одоо хүмүүсийг цуглуулад ийм супер хамтлаг бүтээгээд байх боломжтой гэвэл чи хэнийг өөрхөн хамтлаг тавах уу? Хөөе. За зөв хэр чин би зүгээр өөрийнхөө л үзэл бодлоор ингээд за эрэгтэй эмэгтэй хүмүүс хамаагүй хайлчлах юм шүү дээ. Тэгэхээр за Big Bang-ийнхаа G-Dragon, Taeyang топ 3-ыг авчихсан. Тэр чигт нь баг за. Тэгээд 21-ийнхоо CL-ийг авчий. Тэгээд дөрвөлээ чамтай тавуул олчлоо. Халуунаа зургуулаа. Та нар бүр амар бүжгэлдэг хамтлаг болох нь. Jaden Smith-ийг авмаар. Jaden Smith-ийг авмаар яг тэр хүний яг хамтлаг болно гэх юм бол би жоохон тийм өнцгөөс л бодод юм л та. Тийм байна тийм. Яг креатив байх. Тэгээ гол вокал нь хэн байх юм? Чи өөрөө л өнөстэй. Үгүй. Тэр чинь вокал олж байгаа хүмүүс зөндөө штэ. Тэгээл за өөрч баг байхгүй юм дөө эмгтээчүүдээс. Нэр дахиад нэг эмгтээ. За 3 эмгтээ 4 эрэхтэй болчихлоо. За нэг эмгтээ нэмж. Тэгээ 8 гишүүнтэй хамтлаг болох. Тэглэхгүй юу. Яа. Random юмтай боллоо.
Тэгэл тэр чинь ингээд янз янзын юм хийж болохоор л хүмүүс юм. Яг үнэхээр зүгээр яг хамтлаг болгоно гэж ярих юм бол. Тийм. Нэр түрүү мейкап ярьж хахад асуух гэжсэн байхгүй. Одоо ингээд чиний хамгийн одоо салж чадахгүй байнга хэрэгэлдэг 3 бүтээгдэхүүнийг нэрлэж гэвэл хазар өнгөлөгч, хөмсгөний хааранда урлын бутг. Skin cares. Би бас нэг амар арьсан арчилдаг хүн бишээ. Хүмүүс тэгээ ингээ 2 хуваагдчих юм тий. Тийм. Нэг нь makeup, нэг нь skin care л байгаа. Чи бол makeup илүү юм байна тий. Гэтэ бас өдөр тутамдаа тэгж амар бас будаад байдгүй л тий. Яг илүү яг бүтээлч будал тал руугаа сонирхолтой гэх юм уу? Skin care гэхээр за угаагч хөөс тэгээд тонер тос тэгэл болоо. Ер нь баг би энэс өөрөөр хэрэглэхгүй маа. Яг баг их юм хэрэглээд байх тусмаа арьс маань арч байгаа л та. Бэти. Ямар арьстай чи? Амар хуурай. Хов Хуурай арьс чи айгүй арчилгаа хийхгүй бол амархан батг гараад үрчийдэг. Тийм. Үрчигээ цагаан батг гарах гэдэг. Би бас амар хуурай. Тэгээд бүр ингэ живүүлж алах гэж байгаа юм шиг элдв их чигшүүлэгч хэрэглээд ахаар бас жоохон бөглөө. Тийм яг бас жоохон сонирн болоод идэг талтай. Харин тийм. Чамд ингээд урлагийн одоо хувцас тий visual team юмнаас илүү өөр юу юм гоё аз жаргал мэдрүүлдэг вэ? Яг юу гэдэг нь бүх төрлийн зүйлээс юм уу? Юу ч үж болно шүү дээ. Хоол ч үж болно. Эсвэл бясалгал ч юм уу. Ер нь ингээ байгаль ч юм уу альва зүйлсийн гоо сайхнаас ер нь айгүйх мэдрэмж авдаг. Ууланд 2 жилийн өмнөөс найзтайгаа ууланд гардаг гэсэн байхгүй. Тэгээд ууланд гараад бүр ямар гоё дэлхийд ингээд амьдарч байгаа юм бэ? Ямар азар ингээ хүн болж төрөөд энийг ингээ нүдэрээ үзээд мэдрэх юм боломжтой. Тэгээ мэдрэх мэдрэмжтэй, оюун ухаантай болж төрсөн юм бэ гэж айгүйх боддог гэсэн. Тэгээл ер нь хоол байна уу, байгаль байна уу, хувцас одоо юу гэдгийг тий нүдэрээ харж гараараа барьж байгаа ер нь 5 метр хүүгээрээ мэдэрч байгаа бүх юмнаас ер нь гоо сайхан гоо зүй гэдэг юмыг мэдрэх хэл надад амар аз жаргалтай байдаг. Тийм байна. Тэгээ тэр хүний гараар бүтээгдсэн хүний оюун ухаанаар бүтээгдсэн юм байх юм бол тэрний ард орсон хүний тэр хөдөлмөр ч юм уу тэрийг бас ингээ бишрэх надад аюу гойдаг. Чи юу айгу нөгөө мэдрэмжүүд нь айгу сайн ажилтдаг юм байна тий. Сонсголын мэдрэмж тэгээд visual мэдрэмж чинь бас айгу сайн юм байна. Ирээдүйд за фокус хамтлагаараа ч юм уу эсвэл хувь хүнээрээ ч юм уу чиний яг хүрхийг хүсэж байгаа, амьдрахыг хүсэж байгаа тэр мөрөөдлийн амьдрал чинь юу вэ? Хувь хүн талаасаа гэх юм бол би нэг тийм хүүхд байхаасаа юм болгон дэр хүүхд байхаасаа гэдэг юм. Гэтэл угаасаа миний яг бүх юм хүүхд байхаас эхэлсэн болохоор одоо гэртээ хамт байгаа, хамт өсөж байгаа үеэл ах эгч дүүнраасаа ийм арай өөр төрлийн ч юм уу. Тэр нь гэхдээ илүү гэсэн үг биш. Зүгээр нэг юм төрөл нь өөр төрлийн хүүхд ч юм байна гэж нэг тийм мэдрэмж надад байдаг гэсэхгүй юу. Тийм юр бусын гэх юм уу нэг юм хэвийн ингээд нормал энгийн ингээд амьдрахаас илүү ер нь нэг юм жоохон юр бусын амьдрах юм шиг надад зүгээр багаас тийм мэдрэмж төрөөд идэгсэн. Ийм ах эгч нар ингээл аав ээж хүмүүсийг харахад ингээд тэр хүмүүстэйгээ ижлэхэн төрлийн биш нэг тийм одоо яг юу гэж тайлбарлахаа ойлгодгүй. Тийм ээ мэдрэмж байдаг. Гэтэ тэр нь яг би бусдаас илүү мэлүү гэдэг утгаараа биш зүгээр л нэг юм өөр юм шиг санагддаг. Тэгээ тэр мэдрэмжээ даагаал дагсаар агаал ер нь одоо ингээд хийж бүтээгээд өөрийгөө ингээд энэ зүг рүү чиглүүлээ явж байгаа гэж боддог. Тэгээд ирээдүйд нэгдүгээрт одоо өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө хувьд хамгийн аз жаргалтай гэсэн гэр бүлээ ингээд бүтээнэ гэж боддог. Тэгээд мэдээж энэ урлаг соёл өөрийнхөө хамгийн хийх туртай энэ хүмүүст гоо зүй мэдрэмж төрүүлэх энэ зүйлээрээ олон хүмүүс аз жаргал бэлгэлэх юмсан гэж боддог. Олон янзын мэдрэмж тэ амьдрал дээр бас байж болох юм олон янзын өнгө зураг мэдрүүлэх юмсан гэж боддог. Нэг гэхдээ яг төсөөлөхөөр за би нэг тийм ингээл амар мөнгөтэй ч юм уу те ингээл амар баян болоод хүн болгон намайг хараад ингээл ингэн гэхээсээ илүүтэй зүгээр л надаа яг тэр мэдрэмж нь л орж ирдэг гэх юм уу. Яг ямар нөхцөл байдал гэхээс илүүтэйгээр яг мэдрэмж нь би ингээд олон хүнд гоё мэдрэмж өгсөн. Олон хүн миний хийсэн юмнаас өөртөө ямар нэгэн сайхан зүйл нааж авсан ч юм уу тийм байгаасай л гэж үздэг. Тэгээд хамтлагаараа ч гэсэндээ ер нь яг одоо л бит хоёрын хийж байгаа зүйлүүдийг би ингээд дөнгөж бит хоёрын эхлээд ингээд юмстай танилцаад өөрсдийгөө олох гэж явж байгаа шат гэж харж байгаа. Тэнгүүт үүнээсээ цааш яг Марла Талин 2 гэж
фокус гэж яг юу юм гэдгээ бүр илүү сайн ингээд баталгаатай ийм хүнд ийм шууд бодоход санаанд нь орж ирэх үйс. Тийм болтлоо өөртөө сайн хөгжүүлж олж өөртөө тэр юмыг бусдад ингээд илүү хүчтэйгээр түгээн гэж бодож байгаа. Тэгэхдээ аль хэдийн тэгээд эхэлчихсэн байгаа шүү. Ямар ч тач хүмүүст ингээ гоё мэдрэмж төрүүлэхийг хүсдэг гэдэг чинь тэрийг чи бол төрүүлээд түгээгээд надад л өгчихсэн байгаа. Би одоо чамайг олон жил үзэж дуу болгоныг чи харж яа ингээд чамайг харж яг юм урлагийн яг ингээд миний чих нүд бүх зүйл баясдаг. Их тийм гоё мэдрэмж төрүүлдэг шүү. Тэгээд өнөөдөр бас надтай ирж ярилцсан их баярлалаа. Гоё сайхан ярилцлага боллоо. Гоё танилцлаа. Өрсөнд маш их баярлалаа. Тэгээд урд нь ерөөсөө юм ярилцлага өгж байгаа болохоор бас жоохон ичлээ. Би ч чинээ ярилцлага авч байгаагүй. Ярилцсан байх гэж бодож байна. Тэгээд гоё студ байна. Тухтай байлаа. Цаашдынх нь дугааруудад нь амжилтыг хүсье. Шүү олон гоё хүмүүстэй нээлттэй доторх хүний ойлгосон ярилцлагууд хийгэрэй гэж хүсье. Амжилт хүсье. Маш баярлалаа.